Баасан гэдэг хүн явж ирсэн. Үйлдвэрчний гэдгээр. Тэгэхээр зэрэг би ингэж одоо миний санаа бол ийм байна л да. Баянзүрх одоо надайх дүүргийн иргэдэд энэ Баасан гэдэг хүн бодод одоо шудраг хүн дараа нь одоо эргээд хариуцлага тооцоход энэ хүн бодвол ямар ч хэлсэн гэсэн хариуцлагатай ажиллана гэж би бодож байна. Тэгээд зэрэг би Баасад бичиг цаас одоо бидний одоо ажилд бид нар ч одоо жодооч одоо кондуктор ийм усууд ч болоод бичиг цаастай зуурдах одоо бичиг цаастай яг тийм одоо мэдлэг боловсрол чомс тэрийг одоо найруулж бичих одоо тэгэл бүх юмыг бид Баасангаас тэмдэглэж авсаар ирсэн. Энэ хамтарч ажилласан 6 жилийн хугацаанд одоо тэр нийгмийн даатгад, эрүүл мэндийн даатгад одоо энэ бүх юмд Баасан одоо хөөцөлдөж биднийг бүх юмд хамруулж өгсөн. Тэгэхээр энэ Баянзүрх дүүргийн улсын хурлд Баянзүрх дүүргээс гарч иж байгаа нь өөрөө бие дааж нэр дэвшиж байгаа. Энэ 22 дугаар төвшөлт бие дааж нэр дэвшиж байгаа Баасан гэдэг бид нар одоо энэ Дэнжийн зам хошооныхон одоо бүгд санаа нэгтээ дэмжиж байгаа. Энэ хүний гарчаасаа гэж бодож байна. Одоо бид нар одоо нөгөө хуваараа тээвэр эрхэлдэг болоод байхгүй юу? Хувийнхаа машинаар. Тэгээд одоо ер нь байнга доо дарамт шахалт бол ер нь байнга шүү дээ. Одоо цагдаа сэргийлэх одоо тэгээд нийтийн тээвэр одоо ярьж байгаа сайхан боловч биднэрт одоо ингээд яг тулгарсан асуудлууд их олон байдаг л да. Бид нар ч өглөө одоо 6 цаг гэхэд гараад тэгээд шөнийн одоо 11 12 гэж яг тарьдаг болоод шүү дээ. Ингээд мэдээлэл бол биднэрт ерөөс байдгүй. Одоо энэ бүхнийг одоо мэдээлж явах, энэ бүхнийг хооронд нь зохицуулж одоо төр зэсгтээ уйж явах, энэ бүх юмыг одоо Баасан хийж өгдөг. Бид нар одоо Баасангаар дамжуулж бүх юмыг. Тэр удаад одоо нэг хуваараа тээвэр хийж байгаагаар автобус зогссон хойнуудад бас тиймэрхүү юм байдаг юм билээ. 7-8 дугаар гэдэг явдаг. Бид нар шугамн дан бодоод ерөөсөө яг өгсөн тариф хараад явдаг. 500 дугаар. Тэр нөгөө зөвшөөрөлгүй нөгөө хулгайн тээврийн нийттэй тэгээд байгаа байхгүй. Одоо бид нар чи зөвшөөрөл шугамтай. Одоо бид нэг бууд явна, хоёр бууд явна шүү дээ. Тэгэхэд бол 200 төгрөг, 300 төгрөг одоо яг тэр явж байгаа зохицуулаад авдаг. 100 төгрөгөөр ч явдаг юм байдаг шүү дээ. Автобус бол тэхгүй. Автобус бол ерөөсөй байнгын 400 төгрөг л авна. Нэг буудалч явсан 400. Микроавтобус тиймгүй шүү дээ. 500 төгрөг тэгээд одоо хоёр буудал явдаг бол 200 төгрөг, 300 төгрөг, 400 төгрөг ингээд үнэн хэлбэлттэй явдаг байхгүй юу? Яг юунда бодвол одоо захын автобус бол ер нь 10 цагээр зогсдгийн доо. Нэг одоо шугамын автобус бол жоохон одоо хэд хүртэл явдаг юм байгаа юм. Бид нар бол захынх л та. Тэгээ боога гэдэг явдаг юм байна. Зөвшөөрөлтөөр шугам явдаг байна. Уг нь тийм тасбар 500 сая та нарын тэр ороо үчиж явж энэ тэрийг яриад шүү дээ тийм. Тэгвэл тэргийн бүх машинууд чинь бүх одоо энэ зах дээр явж байгаа тархаа одоо нэг компаниуд гэдэг хувь хүний эзэмшиж хүний хөрөнгөөр одоо өөртөө мөнгө хийгээд өөрийгөө тэжээдэг нэг хэсэг болж байгаа. Тэрний эсрэг биднээс юу гэдэг тэр хоршоо байгуулад биднээс одоо нэгсэндээ зах дээр 3 том хоршоо болсон байгаа шүү дээ. Зүү хаалга, Дэнжийн зам, бичил хаянгаа 3 хоршоо байгаа. Саяны тэр өндөртөө тэр ороо үжиж такуад байгаа микер гэдэг чинь нөгөө онцлоор хасагдсан шахалтаар хасагдсан нөгөө татвараас чинь дайд чигээ зүхтаасан булчсан айд өсгөл одоо ямар нэгэн цэрэг цагдаа байж чинь хамаатан садан байт юм уу? Тийм улсууд чинь одоо биднээс ингэж өдөд байгаа. Тэгэхээр биднээс бол энэ бүгдийг цэгцлэхийн тулд бүхэд одоо орох гарах газраар нь ингэж явлаа. Бид нар сүүлийн 7-8 жил одоо энэ Баасангийн тусламжтайгаар бидээ энэ бүхэд асуудлыг одоо энэ дарамт шахалт одоо энэ татвар талаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төрөлд одоо манай жадалтар бүгд хамрагддаг шүү дээ. Одоо энэ Дэнжийн зам гэж бичилээ ингээд биднээс одоо энийг бас яг их хэмжээгээр цогцоор нь биднээс бас шийдээд ингээд явж байгаа даа. Тэгээ биднээс хувьд яг хамгийн гол нь нөгөө оршин суугаа дүүрэг харьяал гэдэг юм уу тэргээрээ хэдийгээр өөр бодож ажиллана нэг болохоор биднээс өнөөдөр бас нөгөө төгөр эмэгтэйчүүдийг бас арай ковотны илүү устдаар биднээс бас дэмжиж энэ дээр ингээд ирж байгаа. Нэг би юу хийх юм бэ?
нийтийн зөвлөлд маш их юм хийсэн болсон байна. Яг жолооч энэ конструктор энэ хөд одоо ажилчдынхаа юунд бол сайн юм. Одоо бүх улсуудын нийгмийн даатгалаа одоо жолооч конструкторуудыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай болгож өгсөн юм хүмүүс л гэж байна. Нийгмийн даатгалтай тэгээд одоо бидээс бас хулгаас нэртэй байлаа шүү дээ. Бид бас хулгаан тээвэр гэж. Одоо жишээл би амьд жишээл би байж байна. Намайг одоо амжилт авахтай одоо нэг өсөндөө нуусад данстай болгож өгсөн. Тэгээ олноос нь одоо бичил хавшаал тэгээд одоо энэ би дарих намдууд захт явдаг. Бид ч урднаа шугамд орё гэхэд бидээс хахуулын нөх мөнгөгүй биднэрт. Тэгээ 2-300 мянгаас байхгүй. Хэцүү байлаа даамт хэцүү байсан шүү дээ. Энэ хүн одоо надад ажил олохгүй одоо би ингэж өөрийнхөө унаагаар ингэж яанаг гэхэд намайг алхан газрууд авахгүй шүү дээ. Нас хэтэрсэн гэдэг. Энэ үтчлэнгээр ингээд ийм хэдэн одоо ер нь сүүлийн юмд яриад байхад бол ер нь ажилгүй болсон одоо хандах газаргүй болсон асуудал баасантай юм яа гэсэн. Миний хувьд одоо би бол ер нь баасан хийчдэг хүн л гэж бодож байна. Хэлдэг ч юм хийдэг ч юм. Хэлсэн юм бол ажил болгох тэр юм дээр одоо тууштай зогсдог хүн. Урах шарах тийм зам бол байхгүй. Тий. Сонгуультай холбогддог тий. Өөр дүр яа тэгэхээр одоо бид нар бид өөр дүр байхгүй. Өөр дүр. Тэгээд баян зөв надад дүрний хүн одоо Англи ваасан дэмжиж байна. байна. Одоо бичлээ ингээд надад юм байна. Би бол өндөө яг одоо годмол байсан шүү дээ. Би өөрөө машинаар би өөртөө ингээд одоо засгийн хэлээр би хулгаач гэдэг нэртэй хүн байсан бэ. Гол нам хулгаач гэсэн баг. Би засгаас юу хулгаалсан? Тийм үстэй би хүний хөл олж хүнд явсан шүү дээ. Тийм үстэй. Тэрний хөдөлгөөн нам хулгаач гэж хэлдэг байсан. Одоо 2 жилийн өмнө хасагдсан микротэй бид нар одоо ингээд бас чагсаа одоо ингээд баасан одоо өдөртөд энэ өдөө одоо хүний өмч хөрөнгө одоо эзэмгүүтэй ингээд хашаад одоо дандаа онцлогдсон нацралтын микрод чи хашаанда эзэмгүүц өсрөл хийдэг. Гүүдэд одоо ямар ч тэр юунтай хүрхээгүй баг үнээр зарагддаг. Одоо албан хүчээр зараад дараагийн микро авахаас биш. Бид нар бол тийбэгдэн шүү дээ биднээс. Бид нар чинь тийм их сүрхий баяжсан ийм сүрхий усад биш шүү дээ. Ерөөсөө өнөөдөр одоо энэ нийгэмдээ амьдрах гэж л одоо өөрөөсөө юмар амьдрах гэж л яваасан. Тэгээд нөгөө чинь насжилтанд нь шахалцаад ингээд арга хүрээнд нөгөө урд нь явж исэн микрийг үнгүй хүнд гуйж ээж үнгүй хүнд өгчгөө дараагийнхаа микрийг банкны зээлтэй үнгүй ингэж авдаг байхгүй. Тэгээд нөгөөгч дахиж банкны зээлтэй уусчих нөгөө урд нь авсан машин явж байгаа машин маань ахаа дараагийн нөгөө насжилтанд ороод ирдэг. Ийм юм дунд явж байгаа гэсэн байхгүй. Тэгээд өөр нь биш тийм. Нэг гараа ихтэй аюу сард юм чинь шууд Тэр одоо буруу шүү дээ. Тэр одоо тэгээ бүнийг өөрөө тэр биш тэр юм болтой. Тэгээ энэ бүгдийн цаана одоо энэ бүх юмны цаана баасан байсан. Ажлын дараа принцип байгаа тэр явуулж байгаа. Тэгээд оны ялгаа гэдэг юм байна. Ажлаа өчнөө олон хүн ажилладаг, өчнөө олон хүн яндаг болоо тэгээд нэг зээлээс нөгөө зээлийн хооронд явдаг учраас ер нь бол яг тэрээс авчихлаа одоо хийж байна. Тий. Одоо тэр баян зүрх надаас дүүрэгтэл одоо дүүргийн юм одоо тий. Урайдаг байна. Тэгээд энэ хүн бол амлалтаа биелүүлдэг шудраг хүн шүү гэсэн. Баасан бол бидлээс явсан шүү. Хүнийг их баг тэр сайд тэр дараага энэ ядмаг адсан гэж тэгж ангиддаг. Хүнийг хүнтэй хүн шиг л одоо хайцдаг. Ямар ч хүнтэй хүн шиг хайцдаг. Хүн ёсоор нь. Баасан бол тэр нүүр бооролцохгүй хаад гэж бодсон хавд гараад. Хөөцөө төвшөөсэй гэх юм бид хамтарч ажиллах. Энэ бол дээд хим энэ дөө. Их юм одоо станараа хуралтай хорноос нэгтэй явж байгаа юм чи одоо юм тэгээд биднийг бол ихтэй сайн мэднэ. Бидний ажлыг бол маш сайн мэднэ. Энэ ажлын байрны дараа
За тийм таамагтай асуусан байна. Өшөө таамаг ярих юм байвал ярьж. Тэ. Одоо баян зүрх дүүрэг тэр надах дүүгийн иргэдэл одоо энэ хүн одоо миний зүгээс одоо яг одоо өөрөө нөгөө ойр дотн ажил төрлөө явуулахад одоо ойр дотн байсан учраас энэ хүн амлснаа биелүүлнэ гэдэг одоо надтай адилхан одоо ийм үзэл бодолтой улсууд байвал одоо тэгээд яаж нэгдэж одоо энэ сонгуулийн үед ч одоо юм тэгээд халиалтаараа явчихсан тийм одоо баасан дэмжээсээ гараад ирээсэй гэж бодож юм да чи тийм л баасан руу явал өөр юм одоо сонгоцтой гачаад мартчихдаг одоо амлснаа мартчихдаг тийм улсуудтай адилгүй гэж би бодож байна. Одоо сүүлийн 20 хэдэн жил ч одоо энэ амлцдаг амлснаа биелүүлдэг тийм улстай л одоо байгаад байна ш. Миний бодлоо тийм. Тэ. Нэгдсэн байгаа даахгүй нэгдээ. 24 автобус нь одоо манайх дэмжин зам. 25 байна. 25. Зүүштэй. Зүүрлөө. Харин гадаад хөлтөд гэрээ ихтэй байхгүй. Бид нар зөвхөн ингээд горшоор байгуулаад тэгээд гацын дэвтэ гэрээгээд одоо ингээд яг Оршоо намаар нь ажилладаг байхгүй юу? тий хөв хүнтэй хонтын гэрээ 5 сар байгаа. Энэ ажил дээр нь баасаа маш их тусалсан. Гацын дээрээс маш их дарамттай байсан. Тэгээд шахалтай байсан. Одоо баасангийн хүчинд бид нар өнөөдөр тэр энэ 25 нэгдээд горшоор бол хошоод болсон. тэгээд ажиллаж байгаа даа. Манай шонгод бид нар оруулахгүй байна. Нэгдээд тэгээд одоо 20 замаа утсаад төсөөлөд явж байгаа. А тэгээд 100 хаалга гэсэн 100 хаалга 60 талаа юм. тийм байна. Тийм байна. Тийм байна. Өдрийн шугамтайгаа нийлээд. Өдрийн шугамтай. Бид нар ч тэгээ босоод нэг янз бүрийн компани байдаг байхгүй юу? Хоёр. А тэгээд тэдээс бол юу ч хийхгүй шүү дээ. Забасын юу ч хийхгүй. Нэг талент гаргахгүй шүү дээ. Гэхдээ гадаад байгаа хүнээс санал аваад болж байгаа юм чинь одоо энэ хоригдож байгаа хүнээс санал аваад болж байгаа юм чинь ер нь тэгээ дүүргээс одоо бид нар очиод тэр баян зүрхийн одоо санал бодлоо илэрхийлэх тийм юм бол байхгүй юм байна л та. Байхгүй одоо тэгээд одоо хонтоо тэр баян зүрх дүүрэх налаах дүүрэгт амьдарч байгаа улсуудаа одоо энэ хүн ийм шудраг одоо ийм гаруул бас ямар ч байсан гэсэн ард түмнийхэн төлөө юм хийчих хүн шүү гэдгийг л одоо дамжуулах гэдэг юм л та. Иш шамрах. Нэ. Эстне. Бид нар хаад ач гоёгдсон шүү дээ. Энэ 2 хонд явах. Оо тийш явж Би одоо бензинбэнд явдаг хүн шараад руу явахгүй шүү дээ. явахгүй. Бид нар өдөр ажилтаа явах шаардлага байна. Холгоо олчиход байгаа байхгүй. Тэр чинь нөгөө шугамгүй ингээд нэгдээгүй ингээд ганц нэг бодлого асуудал ороод явж байгаа байхгүй. Тэгээд үнэ нэгдэл бим асуудал үүсэж байгаа. Тэр бид нар бол байхгүй шүү дээ. цагаар ажиллаа игээл тэгээд орой бууж өдөр ажил суусч ядар. Бас хүн амьд найхын байх хулгайч ш болохоор өдөр нь ажиллаа игээл. Бид нар явж байгаа үедээ бол бид нар яг тэгээд энэ чинь хулгай ажиллаж би бол явдаг. Явдгүй улсууд байгаа шүү дээ. Зөвхөн захтай яваад буцдаг. Би бол явдаг. Орой. Мөн хоширлын гişиг бол би явах болчихгоо тэгвэл. Бүүдтэй. Амьдгаа цаг хугацаанд цаг дууслаа би хулгайнд орлоо шүү дээ. Тэгвэл бас давуу талтай байх бид нар хотын төвчийг хэлэх хэрэгтэй байхгүй. Бид нар шөнийн 1 цаг 2 цаг үртэл чөлөөт шүү дээ. Хотын төвөр.
Яг харин хотод дээр асуух хэрэгтэй байхгүй. Танаас юу өгсөн чи ихэн бэлдэл гэдэг байхгүй. 10 цагаас хойш одоо хотын тээвэр одоо автобус зогссон хойно тэгээд энэ ирээд хөдөлмөр мөрчид одоо энэ чи хэн зөөх вэ? Хэн зөөх вэ? Хотын тээвэр яаж хийгдэж байгаа? Оо яс. Гэхдээ тийм байгаагүй. Яг амьдрал шугам гаргаа одоо тэнд бүрэлдээд яваа сурсан улсууд байна шүү дээ. Одоо жишээ нь одоо би сансрал үздэг. Сансрал. Одоо яг нэг бид нар байхгүй араас нь жижиг тэргүүрч чи ороод жижиг тэр хитээр ашигтай байна. Одоо дараагийн эцгээр яарамгийн гэдэг юм уу том буудлын эцгээр та нар өөрсдөө гадарч байгаа. Одоо нөгөө тэхийн зогсоод гэдэг чинь нэг том тэргүүрүүд нэг зогссон байдаг чинь нэг шороомоор ачаад нэгэсэндээ тэрэлтэй чинь байдаг. Одоо автобусууд яг нэг үеэд одоо тоолсон дарих сэлб их автобуснууд ороо 9-гээд ерөнхийдөө буутаж байгаа. Тэр нь яаж байгаа вэ? Өөрөөсөө 10 гэж ярьдаг. Тэгээд тэрний зөвмөр буутаж байгаа юм байна. За яаж энэ хөтөл дээр нөгөө микро чинь одоо та нар сантрын контактор үгүй одоо. Үүсэхээр. Тэн дээр нөгөө жижиг тэрэг чинь 500 мянга гэдэг. Ингээд араараас зогссон. За тэгээд дахиад ухаад явал нөгөө жижиг тэрэг чинь хүн хүч барина. Байгаа юм тийм үү. Тэгэхээр манай эдгүүцүүд одоо тийм яг шугамдаа хулгай гэж яриад байгаа юм даа. Нэгсэндээ хулгай гэж ярьдаг. Тэрнээс чи ороо зах тарлаа 7-8 гэж тарчиж байгаа. Тэгээд ороо эдгүүц чинь зах тараа буунгууд өөрөө яг тэр чиглэлдээ нэг 2 яваад тэгээд бууж байгаа. Тэрнийгээ хулгай гэж яриад байгаа. Нөгөө жинхэнэ хулгай гэдэг чинь одоо 5 шараас одоо ийшээ удиастай байт юм уу тийм ээ? Удиастайгаас одоо хотын төвөөр шуудаа дараар нь нэг удаад ингээд яваад тах гэдэг. Жинхэнэ хулгай гэж одоо тийм. Тэгээ ямар царайд ямар царайд байхгүй. Эднүүцүүд яах вэ? Эднүүцүүд сайн өөрөө бас ойлгох гэдэг. Мэдээж өглөө гарчдаг ажилтны болохоор тэр хулгай гэж ойлгох байхгүй. Ятраа суухал өөр арга. Дэнжиг Баас бол зүйлс одоо ваасангоо дэмжлээ байгаа шүү дээ. Тийм. Нийтийн тээврийн бага орын микроавтобусны үйлдвэрчний эдийн хяналт шилждэг юм шүү дээ. Тийм байгаа үстэй. Баас. Тийм тэрүүгээр бидний байгууллагад туссан байхгүй, байнга тусалдаг зөвлөгөө өгдөг. Нэг шугам байсан байхгүй юу? Санхүүгийн гол гэж шугам байсан. Тэр маань ингээд татан буугдаад тодорхой шалтгаанаар татан буугдаад тэгээд бид ингээд хоорондоо бийж. Тэгээ 25 жил болж байна. Тэгээ батэн дээр сангоо энэ 6 жил хамтар ажиллаж байгаа даа үстэй. Тэгэд энд бол жил болгон онцлог машин хасагдж байгаа. Микрод. Одоо 93 он, 94 он гэдэг. Одоо би жишээ нь 3 микро соссон. Одоо би ч одоо нэг юу шүү дээ. Одоо тэгээд 2 жил болоод нэг тэрэг хасагддаг. Одоо 10 жил болоход бид 3 жил болчихлоо шүү дээ. Одоо сүүлийнх нь 10 саяын тэрэг оноо явж байна одоо би. Банкны барсал фейлэнд аваад. Тэгэхэд энэ дээр бол энэ микрод бол 2 жил ингээд жил гарan онуулаад тэгээд онцлог хаслаа гэж хотын төвлөрийн цаанаас юу гаргадаг. 12 жил гэж нөгөө стандартаар тавьдаг. Энэ дээр бол баасангоо ер нь их тэмцэндээ энэ стандарт юм уу бол одоо бизнесийн жолооч нарын өмнөөс их хэсгийг их хамгаалдаг хүнэлтэр үнэсэндээ бол Яагаад зүү алга болчиход байгаа. Тэр тийм ихсэг. Гэхдээ ер нь бол энэ хэдхэн хошоогоор хязгаарлагдж байгаа биш. Яг үнэндээ одоо тэр 95 он 96 оны микродыг хасагдахад баасан ч бүх ерөөсө бүх микро тэр захтаар байж байгаа бүх микро бүх одоо аж ахуйн нэгжүүдийг төлөөж ирсэн. Хотын төвс бидний одоо өмнөөс төлөөж байсан байхгүй юу? Тэгээд энэ ер нь яг өнөөдөр хоолтой устай байх юм байна. Бид өмнө ийм байсан байхгүй компани мэдлэлт байсан байхгүй тус тустай. Компаниудаараа нийгмийн даатгал төлөхгүй компаниуд. Компани гэдэг чинь одоо нэг хүний нэг юу байгаа. Нэг хүний мэдлэл. Нэг хүний мэдлэл. Тэгээд эрүүл мэндийн төлөв төлөхгүй. Энийг болохоор баасангоо болохоор нийгмийн даатгал эрүүл мэндийн төлөв талаар тэр компани юутай ярилцаад тэгээд нийгмийн даатгалыг төлөвлөдөг болж байгаа. Эрүүл мэндийн даатгалыг бас төлөвлөдөг болж байгаа байхгүй тэр компаниудтай.
тархаа батхаасаа хогсмөрөө хошсон давуутай гэдэг хошоовоо болгож байгаа. Хамрахгүй. Тий. Хошооны зам уу? Хошооны нөгөө Зуурчлалын үсгээд. зүүчлийн бүс гэж одоо энэ бүх солиосноос юу авч байгаа юм бэ? Замын ууц нөгөө юуны юм бэ? А энэсээ юу яа нэ? Санхүүч тий. Тэгээд одоо бизнесийн гол зорилго бол одоо энэ улсын хурлын 22 дугаар тойрог тийм ээ. Баян зөвхөн надаахын одоо энэ юунуудаас хөдөлмөрчдөөс баасан баг дэмжээрэй гэж тийм хүсэл өрөөж байгаа. Өөрсдөө дэмжиж байгаа. Тийм. Шинэ өөрчлөлт байгаа. Баасан баг маш их байна. За баярлалаа.